Дэлхийг өөрчилсөн агуу Ленин үхэхийнхээ өмнө Жек Лондонгийн Цагаан соёот номыг эхнэрээрээ бүтэн уншуулж исэн гэдэг. Хүн ба байгаль хоорондын хатуу ширүүн тэмцлээс амьдралын утга учирыг хайсан чонон сүлдч яг тэр асуултанд хариулдаг. Энэхүү номноос ойлгосон 5 зүйл би та бүхэнд ярьж өгөх болно. Эхнийх нь Монгол морь. Тэр тусмаа азраг өөрийнхөө үр төлийг үлдээхийн тулд хамгийн хөөрхөнгүү байцнуудыг сүрэгтээ нэгтгэхийн тулд бусад азраануудтай тулалддаг. Энэ үйл явдал бүтэн зуны турш үргэлжилнэ. Хамгийн хүчрхэг догшин азаргал өөрийн сүрэгтээ үсгэлэнтэй гүү байцнуудыг хураач чадсан байдаг. Зарим нь бүр сүрэгчгүй, нэгчгүй байхгүй ганцаараа явж байгаа азраанууд ч байдаг. Энэ тэмцэл болон Монгол орны цаг агаарын хатуу ширүүн нөхцөл мордыг хүчтэй болгодог. Бусад орны зүгээр л хашаан дотроо бэлчиж гүүгэн шонгоос уяад азаргыг нь мордуулдаг ямар ч хөрсөлтөн байхгүй. Хүч чадал тав тухаас төрдөггүй. Харин хатуу ширүүн тэмцлээс төрдөг. Хоёрт Монгол банхар. Хятадууд нохоо мах иддэг. Нохоон баас шээс бөөлж сиддэг нь күнзийн цэвэр ариун байх сургаалын эсрэг гэж үздэг амт нь. Баян айлууд л нохоо тижээж бусад руу дайруулдаг. Ядуу хүн нохоо тижих боломжгүй. Тиймээс баян айлын нохоонуудад ихэвчлэн нэрвэгддэг. Монголд бол тийм биш. Банхар эзнийхээ амийг аварсан тохиолдол цөөнгүй бий. Цохиол дээрээ гардаг арслан хэмээх дүр нь тас хар зүстэй хүн харуул айж сүрдмээр би энэ битүү шарах сөрөг болсон. Энэ номын гол баатар. Гэтэл кинон дээрээ нэг хаанаас олоод ирсэн нэг зөлбөр нохоонууд тоглоулсан. Энэ одоо юу вэ? Арай. Гуравт үндэстний зан чанар. Энэ бол хамгийн чухал. Улс орон хөгжин дэвшхүү ядуу буураа болж бусдад эзлэгдэх нь гэдэг нь үндэстний зан чанараас хамаардаг. Хятад улс күнзийн сургаалаар даруй номхон хонь мэт байхаар сургагдсан. Тиймдээ ч дэлхийг эзэлсэн биш, өөрсдөө эзлэгдсэн. Тухайн үед дэлхийг эзлэн түрэмгийлсэн хоёр улс байгаа. Монгол, нөгөөх нь Ромын эзэнт гүрэн. Аль аль нь чоныг хүндэлж биширдэг. Монгол цэрэг, дайчид байлдаж тулдаг үедээ гараа алдвал хөлөөрөө өшөглөнө. Хөлийн даствал амаараа хазна. Дуусан дуустлаа эцсийн хүчийг шавхаж үхтэй хүртэл дайсныхаа зүрхийг чичрүүлдэг. Яг л чон шиг дайснаасаа өршөөл гуйна гэсэн ойлголт байхгүй. Өнөөдрийн монголчуудын үндэсний зан чанар юу вэ? Үхэр Монгол гэж ярьдэн шүү дээ. Сүх талаад үхэр амглаан гэж. Яаж ч юу ч болж исэн тоохгүй хിവэл байждаг. Хэрвээ энэ нь буцаад чонын арын шингаар солигдвол чонон сүлд надад энийг ойлгуулсан. Аль үндэстэн ирээдүйд хүчтэй байхыг мэдхийг хүсвэл өнөөдөр тэдний зан чанарыг хар. Ард иргэдэн аймхаа хулчгар байна уу? Эсвэл хинч байсан хамаагүй хүрээ тэр алдан тэнцэлтий гэсэн зүрх зөрөгтэй байна уу? Дөрөвт цус сэлбэлт. Хятадууд монголчуудаар цус сэлбсэн. Нүүдэлчид газар тариалан эрхэлдэг хятадуудад олон сайн дайчин жанжид төрүүлсэн. Тэдний хонь зан чанар биш, чонон зан чанар давмгайлахаараа л газар нутгаат илдэг. Гэхдээ Монгол Хятад хоёуланг нь эзэлж исэн манж улсын цусны стратеги нь Хятад хүнтэй ураг барилдвал цаазаар авна. Монгол хүнтэй суухын төр засгаас дэмждэг. Учир нь цусандаа хоньны хольц оруулахгүй гэсэн санаатай. Чи өнөөдөр хиний цусыг өөртөө авч явж гин? Чонныхыг үү, хоньныхыг үү? Сүүлийнх нь номон дээр гарч байгаа засаг дарга. Энэ номын засаг дарга бол үнэхээр тал нутгийг там болгодог, зүгээр л дахин шүтдэг амтны хамаа намаагүй алж, хайдаж, мод өвсийг нь шатааж, өөрийн биш хүний өмнө тандж байгаа юм шиг. Энэ тал газар хүү амтны яасан ч яадны гэсэн хойрог, сэтгэлгүй хүүтэн хөндий хүн. Монголчууд энийг нь мэдсээр байж яаж ч чаддгүй. Энэ зүгээр л зохиолын дүр биш. Өвөр монголчуудын өнөөдрийн байдлыг харуулж байна. Хамгийн зовлонтой нь юу гэж? Тэд буруу юм хийгээгүй. Зүгээр л өөрийнхөө нутагт, өөрийнхөө зан чанараар амьдрахыг хүссэн. Тэр нь л гэм болсон. Хамгийн аюултай дайсан бол чиний гаднах дайсан биш. Чиний зан чанарыг айжмаар устгадаг систем. Та юу гэж бодож байна?